Эрхэм үнд үзэгчдээ Free Podcast-ийн болсон явдал дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид нэр Брэндон Свонсон хэмээх 19 настай залуу хаашаа алгуулсан талаар ярина. За Брэндон Свонсныг танилцуулгаар ерөнхийдөө эхлэе. 1989 оны 1-р сарын 30-нд Брэндон Америк нэгдсэн улсын Миннесота мужид төрсөн. Эгчтэйгээ хамт ер нь айлын 2 дахь хүүхэд, дээрээ нэг эгчтэй. За ер нь бол ар гэрийн хүмүүжил нэлээд сайтай. Тэгээд тэр Лион гэдэг хотод амьдардаг байсан баг. За тэр нь бол 25 мянган орчим амтай. За энэ Миннесота мужийн яг энэ Лион хотын нав бол нөгөө газар тариалан ихтэй нэлээд аглаг бөглүүд ийм нутаг байсан баг. За тэр жижиг хотууд нь тэр 68 дугаар зам дагуу ерөөхдөө төвлөрдөг. Marshall, Canby, Lynn, Taunton гэх зэрэг хотууд бол өнөөдрийн хэрэг дээр нэлээд гарна. За Брэндоны эцэг их Брайан Свонсон, за Анет Свонсоноор бол Брэндоны нэг зүйлийг ажигласан байгаа нь үеийнхнаасаа төрүүлж уншиж бичиж сурсныг нь бол харсан. Ер нь нэг тийм ой тогтоолтой хувьд яг тийм спонж шиг байсан гэж байгаа тийм. Хөвсгөр ингээд ерөөсөө юу л өгөн шингээгээд авдаг тийм нийлийн хүүхэд байсан. Өөрөө ч гэсэн тэрнтэй их дуртай. Унших, шинжлэх ухаанд суралцах дуртай ийм хүүхэд байсан байгаа. Тэгээ Брэндон бол Маршалл хотоос баруун зүгт орших, хойд зүгт орших. За 30 орчим миль зайтай тэрний 40 гаруй км гэсэн үг тийм. Canby хотод бол Миннесотагийн тэр баруун нийгмийн коллеж гэж, техникийн коллеж гэж үйд юм байна. Тэрэнд бол эсэс суралцсан байна. Тэгээ коллежд байхдаа мэдээж одоо шинжлэх ухааны хөтөлбөрт нэлээд хамрагддаг ийм хүүхэд байсан байна. Тэгээ багш нар гэсэн сүлдэн дурссан байдаг л да. Сурлага нэлээд сайтай, нэлээд нэр хүндтэй, хүн болгонд бараг таалагддаг ийм одоо хүүхэд байсан. Тэгээд коллежид сурч байх хугацаанд бол эцэг хамт бол Маршалл хотод амьдардаг байсан. За тэгээ ерөнхийдөө ингээд коллеж руугаа гэр руугаа ингээд баг ингээд хоёр хотын хооронд бол ирж очин байдаг байсан гэж байгаа. За энэ одоо мэдээж хөдөө орон нутагт коллеж сурж байгаа илүү том одоо их сургууль руу дэвшиж орох юм боломжийг бол хайж исэн. За тэгээ тэрэндээ ч одоо хүрсэн. Тэр одоо хотоос нь бараг нэг 400 км зайтай байх тэр газарт одоо Миннеаполис хотод бол сургуульд сурахаар. Миннеаполис ч одоо Миннесотагийн нэлээд том хот шүү дээ. Тэгээд сургууль сурахаар бол явсан баг. За гэхдээ харамсалтай нь Брэндоны энэ мөрөөдөл хизээч биелээгүй. Маш харамсалтай зүйл Брэндонд тохиолдсон. За Брэндоны хэрэг рүү орохоос өмнө биднийг дэмжиж ажилладаг Triton спорт хувцсны хамт олонд бас ажлын өндөр амжилтыг хүсье. За ингээд бүгдээрээ дугаараа эхэлцгээе. Хүмүүрийн зөвлөх харилцан мэдэлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зөвлөх юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. 2008 оны 5 дугаар сард. За бүр тодорхойлбол 5 дугаар сарын 8-нд 19 настай Брэндон Свонсон тэр Миннесота мужийнхаа тэр Western коллежийнхаа төгсөлтийн үйл ажиллагаа. Гэтэ тэр тийм том үйл ажиллагаа биш. Яг төгсөлтийн тийм үдшилэг бол биш. Зүгээр нэг хэсэг оюутнууд цуглаад нөхөрлөдөг найзалдаг хэсэг оюутнууд цуглаад нэгнийхээ одоо гэрт тийм үдшилэг маягийн зохиос байгуулсан байна. Ханы барбекю шараад, дар суугаад, пив уугаад нэг жоохон ингээд нэг хөгжилж жоод тарахаар. За Брэндон бол тэр газар очисон байна. За Брэндон очоод Брэндон яг тэр оройн хоёр уулзалт төлөвлөсөн байгаа байхгүй. Эхлээд тэр үйл ажиллагаанд очиж нэг хэсэг байжгаад за тэндээсээ өөр нэг найзынхаа гэрт очоод тэгээ улмаар бол шүн дунд бол гэртээ харьнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй байсан байна. За яг мэдээж энэ машин барьж явах байсан учраас нэг их зүйл ууж хэрэглээгүй. Гэхдээ их сурвалжууд бол янз бүрээр яриад байгаа. За зарим нь бол ганц виски уусан гэж байгаа. Зарим нь бол пив уусан, нэг пив задлчаад барайлайсан, зарим нь дар суусан гэд янз бүр. Ямар ч байсан согтууруулах ундааг бол тодорхой хэмжээнд хэрэгэлсэн. Тэгэхээр тэр нь баг ийм их байгаа. Яг тэгэхээр тэр хүн машин барьж явах байсан те. За ингээд эхнийхээ үдшилтэд орчоод дараа найзтайгаа уулзсан тулд нэг ойролцоогоор нэг 11 цагийн үед машиндаа суугаад Маршаллын дундуур хойд зүгийг чиглээд 68 дугаар замаар явсан байна. За тэр бол Canby хот руу чиглээд явсан байна. За одоо хоёр дахь үдшилтэд явж байгаа тийм үү? За
согтлын хэмжээ бол маш бага байсан гэж үзэж байгаа. За тэгвэл яг Кембер очихын тулд ингэсэн байгаа юм л да. Тэр 68 дугаар зам дагуу явж байгаад яг ингээд 68 дугаар зам дагуу яваад жоох нэг тийм тойрох маягтай орох юм шиг байна. Тэгээ манай хүн юу гэж утсан гэхээр багхан шиг нөө согтруулах хундаа балгацсан байсан учраас хууль өчнийхэндээ таарна гэж бодсон уу? Эсвэл замаа товчлох гэж оролцсон уу мэдэхгүй замаасаа салаад таны хайрган замаар явсан байна. Тэр хайрган замаар бол урд нь бол явж байгаагүй. Гэхдээ тэр зам бол хаа хүрдгийг мэднэ гэж ерөөхдөө дотроо тооцсон байсан. За тэгээд тэр замаар бол тэр шорон замаар бол ороод явсан байна. Брэнд нь бол юу болсон байгаа юм л да. Бас нэг асуудал байсан. Зүүнүүд нь бас нэг сайн юм хардггүй. Энэ нүдний шилтэй. Ийм залуу байсан байна. За тэгээд тэр шорон зам чинь тэмдэглэгээ байхгүй бас ингээд нэг найсаасаа сүлзэлсэн юм. Манай л одоо нөх хөдөөний шорооны зам ус шиг тийм л зам байсан байна. За тэгээ хэсэг явж байгаа төөрсөн ба брэнд нь. За ингээд шөнийн 1 цагийн үед найзууд руу залгасан боловч хинж утсан аваагүй учраас 1 цаг 15 минутын үед найзууд руу залгаад хинж авахгүй сууж 1 цаг 54 минутын үед ээж аав руу залгасан ба. Тэгээд яагаад залгасан гэхээр ингээд нөгөө шорон замаар явж байгаад яг ийм жалга байгаа байхгүй замын хажуутлаа. Тэгээд тэрийг хараагүй юм шиг байна. Жал руу ингээд орцсон чинь хушуунд ингээд ерөнхийдөө ингээд тэгнцэн. Тэгээ хурдлын үед бол ингээд хий баг ингээд нөгөө агаарт өргөгдсөн байсан гэж. Тэгээ ерөнхийдөө бол ингээд машин бол суудсан. За тэгээ суучихсан учраас одоо нөгөө манай хүн чи яхаа мэдгүй тэгээ ээж аав руугаа залгасан байна. Энэ нь бол 1 цаг 54 минутанд. Ингээд яг уу энэ дээр бол яг уусан зүйл нь брэнд нь бас тодорхой нөлөөсөн байж магадгүй. Эсвэл шөнийн харанхууд гэж бодилсан байж магадгүй. Эсвэл одоо төөрсөн байж магадгүй гэж үзээд байгаа юм л та. Тэгэд юу яасан байгаа. Брэнд нь шууд руугаа орсныхаа дараа толгойдоо бас баг зэрэг гэмтэл авсан байж магадгүй гэж үзээд байгаа. Яг их сурвалжууд бол тэгж хэлээд байгаа. Гэхдээ энэ дээр бол яг батлагдсан зүйл бол байхгүй. Яг нөгөө нэг эцсийн юуг бол хэлэхгүй байгаа юм л да. За ямар ч байсан эцэг ихтэй яриад за тэгээд за би ингээд линий орчин байх шиг байна. Өөрөө яг хаана байгааг мэдэхгүй. Тэгээд залгаад хэлсэн байна. Би ингээд энд байх шиг. Та хоёр өөдөөс гарч ирэх хэрэгтэй. Миний машин ингээд жал руу орчлоо гэх. Тэгсэн чинь за чи яг хаана байна? Иргэн тойрныхоо газрыг дүрсэлдэ. Яг чи яг лин муу юм уу? Чи хаанаас замаасаа салсан бэ? Хамаагүй замаасаа яагаад салж байгаа юм бэ гэсэн. Гүйг ингээд би мэдэж байна ингээд энэ хойд зүгрээ яваадах юм бол лин байна гэд тэгсэн байна. За тэгвэл бидний өөдөөс чинь гарыг. За ингээд ээж аа хоёр машинтай өөдөөс нь гарсан байна. Тэгээд тэр орныг яриад байгаа шүү дээ. Утсуул ингээд яриад байгаа. Тэгээд нөгөө за ингээд ингээ явж гин тэгээ явж гин гэдэг ингээ хоорондоо ярьж байгаа юм л да уцаа. За би энд иргэн тойронд ингээ хашаа харагдаж гин, өндөр өвснүүд харагдаж гин. За ингээ алсад бараг 20 км-ийн цаана ингээ лин харж гин. Би эсвэл буугаад ийшээ алхах юм уу яад юм бэлээ гэд. Гүг чи алхаж болохгүй юунда байж байгаарай. Машинда байж байгаарай. Бид нар одоо ингээ удахгүй очлоо гэд. Ингээ хоорондоо ингээ яриад байгаа. Тэгээд нөгөө брэнд нь зам заагаад байдаг. Брайан Анет хоёр бас ингээ олох гээд байдаг. За тэгээ бүр ингээд аргаа барсан байгаа тэр хоёр ингээд сүүлдээ брэнд нь ууралж гисэн байгаа юм л да. Одоо ингээд би ингээд хилээд дээ штэ гээд. Тэгэн гут нь за би тэгвэл гэрлээ анивчууд би ингээд гэрлээ анивчууд чинь намайг энэ анивч байгаа гэрлийг харж байна гэсэн. Би ерөөсөө гэрэл болж харахгүй байна. Тэгвэл чи өөрийнхөө гэрлийг анивчуулаад байгаа. За ингээд хоёр тас гэрлээ анивчуулсан. Тэгээд аль аль нь биеийнх бол олж хараагүй байгаа. За тэгээд энэ үед хин брэнд нь уурлаад уцаа тавьсан байна. За тэгэн гут нь жоохон хэсэг байж байгаад ээж нь дахиад зөрүүлээд залгасан. За тэгээ залгахад бол брэнд нь ингээд буугаад алхаж чинь гэж байгаа байхгүй. Тэгээ алхаа за би нэг ийм юм дундуур алхаж чинь ийм хашаа байна. Энэ хашаа ингээд тойроод ингээд алхаж чинь ингээд яриад явсан байна. За ингээд ярьж явж байгаа. За тэгээ юу сонсож чинь гэсэн чинь за ингээд нэг юм зилүүд байшин байна. Хүн ингээд орхиод явсан фермерийн хуучин байшин байна. Энд нэг худаг байна. За би ингээд голын чимээ сонсож чинь тэр нь бол тэрэндээ урсж исэн 100 орчим км уртаа гол биш ээ чинь горх байгаа. Нэг тийм том биш. Ийм байна шүү гэнгээ яриад яваад байсан маа. За тэгээд аав нь утсын аваад бас ингээд чинь нийтдээ тэд нар бараг нэг 47 минут ярьсан байгаа байхгүй юу? Аав ээж хоёртоо. Тэгж жагаад oh shit гэдээ орсон байгаа. Новш гэж гээд. Тэгээд уц тасарсан. За ингээд зөрүүлээ залгаад байдаг. Уцаа авд дуудаж жагаад voice mail руу орчоод байдаг. Дуудаж жагаад voice mail руу орчоод байдаг. За тэгээд тэр аваар нилээ явж байгаа нөгөө хоёр ч гэсэн нилээ бохирдсан юм байна. Ингээд тэргээр эргэлдээд ямар ч үр дүн гарахгүй болохоор гэртээ очиод цагдаад мэдгдсэн ба. За ингээд юу ачлаа. Манай хүүхд ингэж явж байгаад машинтай явж байгаад ингээд төөрсөн юм шиг байна. Тэгээд ерөөсөө ингээд уцсандаа хариу өгдөгд уцсан ингээд дуудаад байна гэдэг байгаа байхгүй. Дуудаад байна. Тэгж дууд жаад voice mail руу ингээд орчоод байна гэдэг. Хамгийн сонин цагдаа газар ингэсэн юм байна л да. Хариу өгдөө. За ингээд хүүхд ингээд манай хүүхд ингээд төөрчлөө ингээд нэг эдлийн баг маг ингээд явуулаад ингээд
бас ирж хайх хэрэгтэй байна гэдэг дуудлага өгсөн чинь тэр хүн алга болсон гэж үзээд 24 цагийн хугацаа өнгөрсний дараа л ирлийн баг гарнаа. Шууд ингэж дорн ирлийн баг гарахгүй гэдэг. Тэгэхээр энэ нь бол ээж аваа хоёрыг нэлээд бохимдуулсан баг. Гэхдээ юу гэсэн юм бэ? Яг яалч хүн ингэ төөрчөд байна, харахгүй байна, шүн байна, тусламж хэрэгтэй байна. Манай хүүхдэд ингэ тусламж хэрэгтэй байна гэхэд бол нэг тийм хариу хэлсэн байгаа юм л да. Орчуулах юм бол танаа хүүхэд бол 19 настай гэж насан турсан хүн. Тэр хүн бол төөрөх эрхтэй гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгээд энэ нэлээд ээж аав нь бохимдуулаа. За тэгээд дараа нь өөр нэг шериф рүү ярьсан чинь за бид нар ингэ юу яа туслая ингэ явъя. Хаах нь хацаа алга болсон хамгийн сул холбоо ирсэн бэ гэсэн чинь линий ойролцоо цаа чинь лин рүү алхаж явах шиг байна гэдэг. За ингээд цагдаа нэг шериф одоо нэг өөрийнхөө одоо тусдгуутай хамт ингээ гарсан баг. За брэнд нь бол ярихтаа тэгж хэлсэн байгаа юм л да. Тариан талбай харсан гэж байгаа. Гольфийн талбай гэдэг байгаа байхгүй юу? Тэр хавнерөөсөө гольфийн талбай байхгүй. Голыг бол яриад байгаа. За ингээд ийм газруудаар ингээ явж гинэ гэдэг. Тэгээд их ойрхон яваад байгаа юм байна гэдэг. Тэгээд нөө гольфийн талбай яриад хахаар нэлээд гайхсан баг. Хаана юм гольфийн талбай гэдэг үлээ гэдэг. За ямар ч байсан тэр яг лин хоттойгоо гэрлийг харсан уу эсвэл тэнд үед Тонтон хотын гэрэл байсан уу, Поттер хотын гэрэл байсан уу гэдэг нь бол тодорхойгүй үлдсэн. Тэгээд бүгд тэр олон хотууд ч бүгдээрээ яг тэр 68 дугаар замын дагуу байхгүй. За ингээд аавтайгаа ярьж байгаа тэгээд ингээд яг ирлийн ажиллагаа өрнөд ингээд нөгөөд ч олохгүй л байгаа юм л та олохгүй ингээд хайгаад байсан. Тэгээд найзууд руу ярьсан. Найзууд руу яриад за брэнд нь ингээд ийм боллоо. Цаа чи ингээд төөрчсөн. Наанаас чи хизээ гарсан бай. Арих мэр хэр уусан бэ гэхэд арих бараг уугаагүй. Тэгээд тухайн өдөр линдний тийм юу Брэндон Свонсны өмссөн хувцас нь гэвэл подолк нэг юм бейсболын малгай ингээд хажууд чинь харлаа тавьсан нүдний шилтэй. Тэгээд подолкныхаа гадуур нэг юм свитер цамцтай гэдэг нэг юм малгайтай цамцтай те. Ер нь бол нэг хүүтэнд бас нэг тийм юу байхаар үү. Тэр хойд бол яг 5 сарын 8 гэж чинь хавар болж исэн. За Minneapolis, Minnesota гэдэг бол сэрүүн газар. Тэгэхээр тэнд бол шөндөө бол Цельсиэр нэмэх 2 градус. Тэгэхээр нэлээд хүүтэн гэсэн үг тийм. Ийм байсан. Тэгээ яг тэр хүүтэн тохирсон юм юу бол өмсөв. Тэгээ дамжс машинаас бол гараад алхсан байна. Ирлийн ажиллагаа бол одоо өрнөссөн тийм нэлээд хойрогсож байгаад эхэлж байгаа маа тэр чинь. Тэгээ яг тэр нь бас аргач хүн байлаа. Тэр шерифийн тайлбарлаж байгаа бол ингээд хүн алга боллоо гэж дуудлагангууд ингээд ирж хайгаал бөө юм болоо явж идэлтэй нэг хүн гараад ирдэг. Тэгэхдээ яг өөр газар дуудлага ирэхэд тэрэнд нөгөө хүчээ хуваарлж чадахгүй байдаг учраас ерөнхийдөө бол нөгөө бас нэг алга болоод тодорхой хугацаанд өнгөрсний дараа бас ингээд ирлийн ажиллагаа явуулжээ гэдэг юм үндслэлтэйгээр бол тийм шаардлагыг тавьсан билээ. За тэгээд мэдээж эцэг их нь бол цагдаа нарыг шахаж шаардсан. Ирний ажиллагаа бол эхэлсэн. За 24 юу очоод юуг нь олсон баг. Машиныг нь олсон. Тэгсэн чинь машин тэр Лин гэдэг хотод ч ойрхон биш. Ер нь тэгэхээр нэлээд зайтай, бараг 40 км зайтай байсан баг. За тэгээд нөгөө машин шал өөр газар байсан Свонсны гэр бүл болон цагдаа нарыг нэлээд гайхшуулсан баг. За машиныг нь бол Тонтон болон Портер хотуудын хооронд дундгаас олсон баг. За тэгээд тэр аваар нэгээд алхаж үзээд за нэлээд алхаж үзээ. Ерөөсөө гольфийн талбай ерөөсөө олж хараагүй. Тэр өөрөө гольфийн талбай харсан гэж бодсон юм уу? Эсвэл зүгээр магадгүй толгойд гэмтэл аваад янз бүрийн ургуулж бодсон юм уу? Тэрийг мэдэхгүй. Тэгээд тэр аваар гольфийн талбай бол хайгаад ерөөсөө олоогүй. За магадгүй юу яасан баг гэж боддог. Машин олсон ч гэсэн айгүй олон асуулттай үлдсэн л дээ. Хаашаа явсан бол тэгээд юу яасан баг. Үнэс ногтыг тавьсан. Үнэс ногт бол хайрганы тэр аваас ингээ хайгаад байсан. Брэндон Свонсныг. Тэгээ яг үнэрийг авчаад яг хайрга руу ороод буцаж ирээд нэг нохоо бол гол руу өсөрж орсон байна. Тэгэхээр тэндээс юу гэж үзсэн гэхлээр Брэндон яг гол руу орсон баха. Гол руу унсан баха. Яг нөгөө юугаар хэлэхдээ. Тэгээд айгүй бол голын ус руу орсон баха гэдэг ийм зүйл таамгийг бол тайлбарлаж байгаа. За энэ дээр нөгөө Missing Void гэх подкастн дээр нэг яг энэтэй холбоотой адилхан хэрэг юу яасан баг. Ангид бас нэг адилхан хэргийг ярьсан байгаа юм л та. За энэ тэн дээр нэг Дэвид гэдэг залуу Манчестерт амьдардаг залуу яг тэр Манчестер хотынхоо ойролцоо яг алхаж явж байгаад автог уцаар ирсэн байгаа байхгүй. Автог уцаар за би энд ингээд алхаад явж байна. Машинаасаа бас төөрөөд машинаа тавьчаад алхсан байгаа. Машин гэхдээ бас дахиад жал руу орсон. Тэгээ бууга тэр нэлээд тийм шигүү ойтой хэсгээр алхаж исэн юм шиг байна. Тэгээд тэр Дэвид автог яриад ийм байна, тийм байна, тийм байна гэдэг ингээд бүх зүйлийг дүрслээ явсан байгаа байхгүй. Тэгээ хоёлаа ярьж байгаад нэг аюу муухай орилсон гэж байгаа. Хүн уцсны санаас. Тэгэл таг болсон. 2-7 хоногийн дараа Манчестерийн одоо нэг хөлөг онгоцны порт бомбтын дэрэгдээс хүүгийнхаа хүүгийн цогцыг бол олсон байгаа байхгүй. Тэгээ тийм хэрэг гарсан байгаа. Тэгээд энэ Брэндон Свонсны хэрэг
болон тэр Манчестерт болсон тэр хэрэг хоёр бол тун төстэй олон талын байдлаараа тун төстэй байсан баг. Тэгээд Брэндон бас яг нөгөө нэг oh shit гэж хэлээд утсан тасарсан баг. Тэгээд одоо ерөөсөө ямар ч сураг ажиг байхгүй байна тий. За тэгээд энэ дээр нохтыг тавихаар нэг нохоо болохоор ус руу орчоод цаашаа гараад буцаад үнээр нь алтчаад байсан гэдэг. Тэгээд буцаж ус руу орж ирээд ингээд нэг иймэрхүү байдалтай байгаад байсан. За тэгэн гут нь юу гэж цагдаа нар үзсэн гэхэл за усанд унсан байх магадaltaй. Усанд унаа тэгээд яасан баг. Хэрвээ усанд унсан бол ингээд тэр чинь сэрүүхэн байгаа шүү. Тэгэн гут одоо ингээд нойтон хувцастай тэгээд тийм зузаан хувцастай биш байгаа учраас цаашаа гарч явж байгаад магадгүй одоо осголтон дөртөөс тэгээд хаа нэгэн газар унааднаас орсон байх магадaltaй гэдэг. За тэгээд тэр хавийг нэлээд самлсан. Тэр хавийг самлсан боловч Брэндонтэй холбоотой юу ч олдоогүй. За ингээд тэр бас нэг үнэрс нохоо явсаар байгаад тэр орхиж явсан фермийн хашаан дээр авчираа зогссон баг. Тэгээд тэндээс цаашаа ерөөс үнэр авч чадахгүй байгаа байхгүй. За тэгээд тэндээс нь бол ямар нэгэн хувц эд зүйлс гарч ирээгүй. За тэгээд тэнд Брэндон байгаа гэдгийг нотлсон ямар нэгэн баримт бол олдоогүй байна. За ингээд алга болсноос нь баг энэ чинь 17-8 жил болж шүү дээ тий. 17-8 жилийн дараа ч гэсэн Брэндон сонсноос ямар нэгэн зүйл одоо юу ч олдоогүй байна. Тэр хүн одоо хаашаа орсон, хаашаа алгуусныг хэн ч мэдэхгүй байна. За яг тухайн үед ингээ эрлийн үнэрс нохтын багуул ингээ үнрээ аваад алдаад байсан ба. За энэ тохиолдолд бол юу яасан бам л да. Брэндоныг осгоод энэ хаа нэгтэй тийм нас орсон байж магадгүй. За тэгээ яг энэ үед чинь 2008 оны 5 дугаар сарын 8 гэдэг бол нөгөө тэр Mud Creek гэдэг гол нь Creek гэдэг юм л да. Creek гэдэг бол гол биш, горх гэсэн үг. Тэгтээ яг тухайн үед бас шар усны үер болж таарсан гэж байгаа. Тэгэхээр нөгөө горхны хэмжээ нэмэгдээд бараг гол шиг том болчихсон тийм зүйл бас болсон байж магадгүй гэж үзсэн юм л да. Тэр нэг Grand Forks Herald гэдэг сонины тэр нийтлэл дээр бас бичсэн байсан. Тэндээс нь үзэхэд бол яг нөгөө тэр эдсэн одоо фермерийн газар шүү дээ тийм. Тэнд ингээ ирлийн ажиллагаа өрнүүд ингээ бужигнаад тахлаар бол фермерүүд аяга дургу байсан гэж байгаа. Яагаад дургу байсан гэхэл тэргээр үнэс ноход яваал нөө юм ингээ цагдаа магдаа яваал ингээл гэсэн чинь нөө өхрөн бэлчиж чадахгүй болохоор нөө сүү сайл хамаагүй юм байхгүй болоод ингээ бидний орлогоос бас ингээ яаж ийна тийм учраас одоо надад ирлийн ажиллагааг бас нэг учиртай явуулаач гэдэг юм гомдол бол орон нутгийн фермерүүдээс ирсэн баам л да. За тэр Jeff Haas гэдэг үнэс нохтын багийн одоо ахалж ажиллаж байсан тэр хүн бол яасан баам л да. Брэндний үнэрийг аваад алдаад ахыг ботход Брэндон энэ хавьяас ямар нэгэн зүйл Брэнднийг авч авсан байна. Машин байж магадгүй. Машинтай ирж зогсоод Брэнднийг аваад явсан байх юм боломжтой байна гэсэн ийм таамгийг бол гаргаж ирсэн баг. За ямар ч хэлсэн Лин хотод очоогүй, Поттер хотод очоогүй, Томпсон хотод очоогүй болж таарсан баг. За хэрвээ баруун зүг яг тэр үнэр алдсан газраас нэг баруун зүг явсан бол Поттер хот руу очих байсан. За тэгээд яг тэр нохтын авсан үнэр бас Брэндонийх мөн үү үгүй гэдэг дээр бас одоо хүмүүс хоёр хуваагдаад хоорондоо бас нэлээд маргалцсан. Тэгээд нийтдээ бол нэг 40 гаруй иргэлийн нохоо 150 орчим сайн дурынхан болон хайгч аврагчд бол ингээд тэр авийг самнаад нийтдээ нэг 120 гаруй хавтгаад өрүүлжин километр квадрат нутгийг бол самнсан. Тэгтээ Брэндонтэй холбоотой юу ч болоогүй. За Лин хотын цагдаагийн газар бол юу газарт мэдэгдэхэд бол хүүгийнх нь алга болсон дээр нэлээд хайхрамжгүй хандсанд бол одоо Брэндоны ээж аваар бол дургуутсан. За хэрвээ одоо эртхэн одоо ирлийн ажиллагааг эхлүүлээд ингэсэн бол бас одоо Брэндонд тусалж болох байсан баха гэж үзсэн байна. За ингээд нөгөө тэр нөгөө 24 цаг хүлээж ээж яг аврах одоо алга болсон тооцсон тэр гэдэг нь бол ерөөс огт таалагддаг байна. За тэгээд энэ үйл явдлаас болоод Брэндоны хууль гэдгийг санаачилсан байдаг. За Брэндоны хууль нь юм гэхээр ерөөсөө хүн алга боллоо гэсэн дуудлага ирсэн даруйд л одоо багийнхан бол ажилдаа гарах ёстой гэдэг юм үг бол мужийн хуулинд бол бүр оруулж өгсөн байдаг. Энэ нь бол одоо Брэндоны хууль гэдэг нэрээр хууль гэдгээр нэлээд алдартай. За Монголч гэсэн нэг иймэрхүү бас болоод идэх те. За эцэг их нь бол ямар ч байсан эерэг өөрчлөлт авчирч чадсандаа бол нэлээд баяртай байсан ба. За тэгээ анхнаасаа бол угаасаа энэ зайлшгүй шаардлагатай байсан юм а гэж бол аав ээж хоёр нь үзсэн ба. За тэгээд ер нь бол дуудлагын анхнаас нэг юм нухацтай хүлээж аваагууд нэлээд харамссан ба. За тэгээд цагдаа нар хойрог ханцтна энэ одоо үйл явдал ингээд нэг юм тайлагдчихгүй нууц тал руугаа эргэх бас нэг нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж бол үзээд байгаа юм л да. За юу мөрдөн байцаагч бол Брэндондээ юу тохиолдсон талаар бол ерөнхийдөө хоёр хуваагдаад байгаа. Эхнийх нь бол Брэндон төөрөөд улмаар жалга руу ороод за тэндээсээ машина орхиод
Тэгээд алхаж байхдаа гол руу унсан. Тэгээд сэрүүн байсан учраас одоо гол руу унсаас гарч ирээд явсан ч гэсэн сэрүүн байсан учраас хаа нэгэн газар очиод одоо ингээд осголтонд ороод улмаар бол ингээд нас орсон байгаа хаа гэдэг энэ таамагийг дэвшүүлдэг хүмүүс байдаг. Тэгтээ бол цогц нь бол олдоогүй. За найзуудынх нь хэлж байгаа бол тухайн өдөр бол нэг тийм дулаан авцлаагүй, нэг тэг айхтар их ууж идэгвэ гэдгсэн юм гаргасан байдаг. Тэгэхээр юу яасан байгаа юм л да. Хэрвээ ийм нөхцөл зүгээр ус руу хэрвээ унсан гэж үзэх юм бол одоо ер нь бол нөхцөл байдал айгүй юу тийш ирэх байхгүй. Одоо осголт бол илүү хурдан болно гэсэн үг тийм. Тэгээ магадгүй одоо нөгөө төвс учраас баримжаа алдаад ийм зүйл болсон байгаа. За эмчнэр энэ дээр нэг сонирхолтой фактыг гаргаж ирж ирсэн байдаг. Хэрвээ Брэндон Свонсон согтуур уулгамдаа их хэмжээгээр хэрэгэлсэн бол бие нь бол юу дулаанаа их алдна. Одоо нэг согтуур уулгамдаа их хэрэглэх юм бол огцом ингээд дулаан гадагшлаад улмаар бол биеийн дулааны хэм буурна. Дээрээс нь ингээд явж байгаад ус руу унаад энэ хүүт нөхцөлд гарч ирэх юм бол осголтын процесс бол илүү хурдан явагддаг юм аа гэдэг ийм саналыг бол эмчнэр бол гаргаж ирсэн байна. За энэ дээр нэг бас нэг таамаг гарч ирсэн. Брэндон ингээд уцаар явж байгаад гол руу ингэж унаад тэгтээ ингээд утсан салсан баха. Магадгүй батарей үссэн баха. Тэгтээ аав ээж хоёр нь тэгээд утсан дуудаад байсан. Утсан дуудаад байсан мөртлөө хариу өгөхгүй тэгээ voice mail руугаа дуут мессеж руугаа шилжчихэд байсан. Ингээд ийм тайлбарыг өгсөн баха. За голын уснаас ямар ч сан гарсан байх гэж үзээд байгаа. Тэгээд хааны газар руу явсан гэсэн ийм таамаг байна. Бас нэг таамаг байгаа нь задгаа ходог модох ч юм уу тийм зүйлээр унсан байж болох юм а гэсэн. Одоо ингээд тэнд чинь ингээд нөгөө ашиглахаа болоо тавьсан байсан ходог модог багс та ханахууд тэрийг харахгүй явж байгаа тийшээ унаж одоо бэлтээд улмаар нас орсон байх магадaltaй гэж үзэж байгаа бол бас нэг таамагийг тэрийг бол юу гаргаж ирсэн байдаг юм а. Trace Evidence podcast дээр тэр таамаг бол тэд нар бол тэр таамагийг хүчтэй бариад байгаа. Тэнд нөгөө нэг фермерүүд ихтэйсээ дүүхөр хариулдаг, адуу мадуу хариулдаг хүмүүс байдаг. Тэр нөгөө малын хулгай их гарт юм байна л да. Тэгэхээр нөө шүн ингээд зарим фермерүүд эдгээр бол ингээд одоо буутай ингэж ойрхон хондог. Тэгээд магадгүй Брэнднийг одоо юу яагаад одоо ихэд хөнгө явж яхад нь бол малын хулгайч байна гэж бодоод фермер буудаад тэгээд алсныхаа дараа бол одоо нөгөө ингээд булаад хаа нэгэн газар нуусан байх магадaltaй гэж үздэг ийм таамаг бас гаргаж ирсэн байна. За тэгсэн чинь Trace Evidence podcast дээр бол ингэсэн байна. Осголтонд ороод хаа нэг газар унсныхын дараа тэнд газар хагалж исэн фермер санамсаргүй байдлаар одоо нөгөө цогцсон дээгүүр ингэж гараад тэгээд улмаар бол өөрөө хэрэгээ хийгээд тэр хэрийг болсны дараа өөрөө айд сандарсантаа тэр цогцыг бас хаана ихтэй нуусан байж магадгүй гэсэн ийм таамагуд бол гарсан. За ингээд хит хитэн олон таамагуд бол гарсан. Тэгтээ бол яг эцсийн байдлаар нотлогдсон зүйл бол байхгүй. За энэ дээр бас нэг юу гарч ирж байгаа юм л да. Ургац сураах үед одоо ургацын үед ургацыг нь тарьж байгаа яг энэ үед бол юу яасан байж магадгүй. Брэндон одоо нэг тийм хуучин фермийн байшин руу ороод ингээд нуугдж байгаа тэндээ ингээд бас нас орсон байх магадaltaй. Эсвэл энд ерөөсөө яг тэр энэ подкастуудын бас нэг хэлж байгаа таамаг бол foul play гэдэг байгаа байхгүй. Одоо foul play гэдэг маань гэмт хэргийн шинжтэй. Магадгүй тэнд буруу санаатай, буруугаар этгээдүүд явж байгаад Брэнднийг одоо машиндаа суулгаж яваад тэгээд одоо хааны газар очиж аминд нь хүрээд магадгүй дээрэмдэд дараа нь аминд нь хүрээд бүр одоо тэр хавьдж биш шал өөр газар руу болоод авч яваад ингээд бодин утсан байх магадaltaй гэж үздэг ийм одоо юм байна л да. Тэгээд яг энэ хэрэг гараад нэг удаагүй жилийн дараа Брэндон Лоусон гэдэг энэ бол Орегонд гарсан. Энэ чинь Миннесотад гарч байгаа шүү дээ. Нөгөөх нь бол Орегонд гарсан хэрэг байхгүй. Брэндон Лоусон гэдэг бас яг нэр нь бол адилхан уг нь болов үү. Бас яг ийм хэрэг тохиолдсон байна. Машинтай явж байгаа замын хажуу машин бүр ингэж ороод за тэгээд буугаад ээжтэйгээ оцсоор ирсэн байна. Тэр Брэндон Лоусон гэдэг залуу. Тэгээ буугаад ээжтэйгээ нөө зүг чигмээгээ ярьж ингэж явж байгаад бас ингэж орс руугаа алга болсон. Тэгээд алга болохдоо бас муухай ойрсон гэж байгаа утсан дээрээ. Нэг одоо бүр чон үлсэн юм шиг дуу гарсан гэж ээж нь бол ярьсан. Тэгтээ бас өөрийнх нь ашиграа бас тэнд сонсогдсон гэж байгаа. Тэгээд энэ Брэндон Лоусон, за Брэндон Свонсон, за тэгээд тэр Манчестерт нас барсны Дэвид гур бол яг гуруулаа ингээд маш юм адилхан нөхцөл байдалтайгаар энэ хэрэг болсон байгаа байхгүй. Одоо ингээд энэ гурван хэргийг ингээд авахаар гуруулаа машинтай явж ирсэн. Гуруулаа шөнө явж ирсэн. Ганцаараа байсан. Тэгээд гуруулаа шорон замаар явсан. Замын хажуу руу ч юм уу эсвэл жалга руу ингээд машин гацсан. Ара гэрийнхэн рүү уццсан. За тэгээ алхсан. Нэг нь задгаа өргөн талбайгаар алхсан бол нэг нь ой дотор алхсан. Тэгээ хоёр нь
Одоо Манчестерт байгаа Дэвид, нөгөө Орегон мужид байгаа Брэндон Лоусон. Тэгээд маш тийм учир битүүлэг одоо юм хараал эсвэл одоо ингээд нэг юм орилох маягаар хамгийн сүүлийнх нь одоо тэдний сонссон юм тэр гэж байгаа байхгүй. Тэгээд учир битүүлэг байдлаар алга болсон. Тэгээд ерөөсөө Дэвид л олцсон одоо Манчестер дээр Бонтны дэрэгдээс Дэвид олцсон Орегонд алга болсон Брэндон Лоусон болон юунд алга болсон. Миннесота мужид алга болсон Брэндон Сонсон хоёрын бол ерөөсөө огт олдоогүй. Тэгээ их чинь бол игч ээж хоёрын их чинь тэгж ээж нь тэгсэн байлээ. Одоо эн чинь баг алга 2008 он штэ. 16 17 жил болж байна те алга болоод. Тэгэхэд ээж нь тэгж ярьслаа өгсөн байт юм. За одоо миний амьд байх хугацаанд ч Брэндон олдохгүй бах та гэж ярьсан чинь дүүн миний ч гэсэн амьд байх хугацаанд олдохгүй баха. Ерөөсө Брэндонд юу болсон, Брэндонд юу тохиолдсон талаар биднэрт болоод үнэхээр мэдэх юм алгаа гэд ингээд. Гэхдээ одоо болтол ингээд найдвар тэгээд хүлээгээд сууж идэг ийм одоо гэр бүл байна ингээд маш харамсалтай ийм үйл явдал болсон байгаа. Брэндон Сонсонд одоо яг юу тохиолдсон, юу харсан, магадгүй энэ буруу гарын хүмүүсийн дайралт байсан уу, эсвэл одоо гол руу унаад магадгүй урсаад бүр хаа нэгт өөр газар байна уу? Энэ бол одоо болтол асуулт тавираа үлдсэн. Ингээд Брэндон Сонсонтой холбоотой хэргийг та бүхэнд ярьлаа. За Брэндон Сонсонтой холбоотой энэ хэргийг бэлтгэхийн тулд бид нэр ерөнхийдөө дандаа подкаст ашигласан л та. Ном бол ашиглаагүй. За энэ дээр ямар подкаст ашигласан гэхээр Missing Void, The Strange Disappearance of Brandon Swanson гэдэг. За энэ нэг 20-30 минутын подкаст байсан. За тэгээд Trace Evidence podcast гэдэг. За энэ дээр бол Disappearance of Brandon Swanson гэдэг. За Scary Mysteries гэдэг бас подкаст байгаа. За энэ дээр бол The Very Mysterious Disappearance of Brandon Swanson. Brandon Swanson маш одоо учир битүүлэг байдлаар алга болсон. За Mr. Ball нэг 14 минутын подкаст байсан. Vanished гэдэг нэртэй. За тэгээд хамгийн сонирхолтой нь эндээс нөө Trace Evidence podcast гэдэг. Тэн дээр бол Brandon Swanson-ы талаар тусдаа дугаар байсан. За ингээд ерөнхийдөө энэ 5 подкастыг ашиглаж өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүрлээ. Тэгээд та бүхэн комент хэсгээр бичээрэй. Brandon Swanson-д яг юу тохиолдсон байж болох вэ? Одоо ер нь бол шүн ганцаараа яваад тэгээд орон зайн баримжаагаа алдаад ерөнхийдөө бол яг ингэж дүгнээд байгаа. Дүнэлтүүдийг ингээ базаад хэлэх юм бол шүн ганцаараа явсан, зүүнүүд асуудалтай. Тэгээд урд нь явж үзээгүй замаар явсан. Жалгаруу машинаа оруулсан. За тэгээд тэр хүүтэн нөхцөлд бол буугаад хотын гэрлийг чиглээд алхсан нь бол тийм сайхан санаа байгаагүй. Машин дээрээ сууж явах хэрэгтэй байсан юм гэдэг ийм дүгнэлтийг бол хийсэн. Гэхдээ яг өөрийнх нь бодоод байгаа тэр Лин хотын гэрлийг харж ийн гэдэг нь тэр нь марг Лин биш Поттер хотын орчин байсан байж таарах гэдэг. Тэнгууд нөгөө аав нь Лин гэж бодоод ингээд хайгаад явдаг. Хоёлаа гэрлээ анивчуулаад байдаг. Аль альныхаа гэрлийг харж чаддгүй. Тэгэхээр энэ хоёр бол өөр тустай газар байжээ. За тэгээд улмаар бол Брэндон Сонсон тийм харамсалтай хэрэг тохиолдсон байна. За их хүнд үзэгчтэй манай Frame podcast-ийн энэ удаагийн дугаар энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараа бүгдээрээ уулзцаая. Баяртай.